Монгол газрын тос төрийн өмчт компани өөрсдөө одоо талбайтай өөрсдөө хайгуул хийх юм болцоо боломжийг гаргаж өгсөн. Тэмүүлэн гишүүн бол одоо яг энэ хууль дээр суусан. Энэ хайгуул хийх ажлыг ер нь Монгол газрын тос төрийн өмчт компаниуд хийж байгаа юу? Өрөмтөө болох асуудал чинь шийдэгдсэн үү? Бид нар бол Петрочана Дайчин Тамсаг компани Давст 31 талбайгаас авсан геофизикийн өгөгдлүүд төр геолог геофизикийн тайлал ажлуудыг хийж байна. Одоогийн байдлаар бол бид нэр ер нь газрын тос агуулга өндөр магадлалтай 3 талбайг ялгчихад байгаа. Энэ дотор бол нэг 7.7 сая баррел ашиглах боломжтой газрын тосны эзлэгүүнийг тооцсон. Одоо зөвхөн энэ дээр бол хайгуулын цооног өрөмдөж шалгаж үзэх шаардлагатай байгаа юм. Тэгэхээр энэний санхүүжилтийн асуудлыг шийдэж өгөх юм бол бид нар бол энэ 100 ч гэсэн өрөмдүүлж сонирхолтой байгаа. Ер нь бол хайгуулын ажил маань хэтийн төлөө ингээ харах юм бол бид нар бол хайгуулын ажлыг одооноос л ер нь эрчимжүүлэхгүй бол ерөнхийдөө оройтж байна шүү. Тэгэхээр энэ дэр маш сайн анхаарал хандуулаасаа гэж та бүхнээс хүсэж байна. Уулуурхай ям одоо энийг одоо юу гэдэг ажлын уялдаа холбоог зохицуулах, энийг бүр гардаж явах хэрэгтэй. Бараг одоо юу гэдгийг би бол одоо таад бусад төрлийн хайгуул болон олборлолтоос илүүтэй Монгол улсад хамгийн тулгамдж байгаа асуудал бол энэ газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудал шүү. Ажлаа бас эренбилж ажлаа хийх хэрэгтэй гэдэг дээр одоо байр суурьтай байна.